За ийм 3 хавтган тэгшдэг өгөгдсөн тохиолдолд бол яг хөө шийдүүдийг одоо шийдүүдийн хувьд ямар байршилтай ямар байд юм бэ гэдэг талаар ярилцж. За энд одоо бид нарт нэг ийм юу өгөгдсөн тийм 3 шиг ийм хавтган тэгштгэл өгөгдсөн. За тэгээ 3 шиг хавтган тэгштгэлийн үед юу хийж чадах вэ гэхээр ийм матрицуудын үржүр хэлбэрээр бол ингээд бичиж чадна шүү дээ. За тэгээд ийм хэлбэртэй болчихно. За тэгээ энэний хувьд болохоор яг үгээр эхний энэ 3-ыг гацсан 3 матрицыг А. За тэгээ энэ арын юг X гэд хувьсгчийг бол X гэд. За тэгээ сул гишүүнийг болохоор D гэд нэрлэжээ л да. За тэгэх юм бол энэ ийм хэлбэртэй болоод бичих юм бол А-г бол А матрицын хувьд бол хэдүүлээ яг үгээр тодорхойлогчийн бодоод детерминантын бодонгууд хоёр янзын хариугаар шүү дээ. Тэгтээ тэгээс ялгаатай. Тэгтээ тэнцүү гэсэн юм хоёр шиг ирэхийг хариугаар нь тийм. За тохиолдол гарна. За тэгтээ тэнцэхгүй тохиолдолд бол юу байд юм бэ гэхээр энэний уруу матриц оршино гэсэн үг тийм. Уруу матриц оршил байвал яа гэсэн үг гэхээр ингээ урууг нь олоод урдаас нь ингээ үржүүлчих юм бол X гэдэг нэг хувьсгч нь цор ганц утгатай ингэж олдно гэсэн үг тийм. За тэгвэл энэнийг болохоор юу гэж нэрлэдэг байгаа вэ гэхээр unique solution гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Unique solutionтэй. За тэгээд энэ 3 хавтган байршил бол яг уу гэхээр юм нэг цэг дээр огтлцсон. За ингээд нэг өрөөний нэг булан ч юм уу тийм. Өрөөний нэг булан энэ доотлын хавтгай бол шал энэ бар одоо нэг хан энэ нэг хан ч юм уу тийм иймэрхүү байдлаар. За бидний сайн мэдээ 3 хэмжээст координатын хавтгай чинь O цэг дээр огтлцож байгаа шүү дээ тийм. За тэгэхээр ийм байдалтай оршино гэсэн unique solutionтэй. За тэгэнгүүт нөгөө тохиолдолд яах юм бэ? Детерминант нь тэгтээ тэнцүү болчихвол яах юм бэ гэхээр хоёр тохиолдол сална гэсэн үг. За нэг нь болохоор consistent, inconsistent гэсэн хоёр байдлаар сална гэсэн үг. За тэгээд consistent нь юу юм бэ гэхээр consistent нь бол хязгааргүй болон шийдэт. Өөрөөр хэлбэл энэ бол хязгааргүй олон шийдтэй гэсэн санаа явж байгаа юм шүү дээ. Шийдт. За тэгээд consistent нь бол дотроос 3 тохиолдлоор сална. За ямар 3 тохиолдол байна вэ гэхээр эхнийх нь болохоор нэгдүгээрх нь болохоор 3 хавтгай маань гуруула нэг шулуун дээр одоо багталж байна гэсэн үг. За жишээлбэл нэг энэ шулууны хувьд за нэг иймэрхүү байдлаар тийм. Ингээд за нөгөөх нь наан ч юм уу тийм. Иймэрхүү байдлаар ингээд энэ ингээд цаашаа үргэлжлээд явж байгаа тийм. Ингээд за үргэлжлээд ингээд цаашаа явж байгаа. За энэ хавтгай лишээ ингээд үргэлжлээд ч юм тийм. За нэг иймэрхүү байдлаар 3 хавтгай маань нэг иймэрхүү байдлаар нэг шулуун дээр ингэж нэг шулуунаар огтлцсон гэсэн үг. За яг дээрээс нь харуул одоо ийм байдалд огтлцож байна гэсэн үг тийм. Тэгээ энэ бол яг хөө доош үргэлжилж байгаа юм. Хязгааргүй үргэлжилж байгаа юм шулуун байгаа шүү дээ тийм. За ийм хэлбэрээр огтлцож байгаа. За энийг нь болохоор геометри нэршлийг нь болохоор shift гэж нэрлэдэг байгаа тийм. За shift. За хоёр дахь тохиолдол нь болохоор ямар тохиолдол байх вэ гэхээр хоёр дахь тохиолдол нь хоёр хавтгай нь ингээд давхцсан. Хоёр хавтгай нь ингээд давхцсан. Энэ нэгдүгээр хавтгай, энэ хоёрдугаар хавтгай гэж. Тэгээд гурав дахь хавтгай нь болохоор яг үгээр энэ дээрээс нь одоо огтлсон байдал. За ингээд огтлоод ороод ирдэг ч юм тийм. За ингээд тийм тасрахаа. За ингээд ч юм тийм. Тэгэх юм бол энд манай шийд оршин байна гэсэн үг шүү дээ. Энэ шулууны дагуу бүх шийд байна гэсэн үг. За тэгэхээр ийм хэлбэртэй. За энэ ямар хэлбэртэй байх вэ гэхээр хоёр нь параллел хоёр нь бүр давхцсан байна шүү дээ. Тэгэхээр энийг нэршил нь болохоор юу гэдэг вэ гэхээр хоёр план нь болохоор параллел хоёр план ба яг хөөр identical гэж нэрлэдэг тийм. За энэ хоёр параллел ба тэгээд бүр нэг давхцсан нэг юу гэж ингэж геометри юуг нь болохоор ингэж нэрлээд за гурав дахь нь болохоор яг хөөр нөгөө параллел биш огтлж байгаа гэсэн юу орчигдно гэсэн үг шүү дээ. За дараагийнх нь болохоор за ийм хэлбэр за дараагийнханд ярихгүй. Ийм хэлбэр лөө ямар байх вэ гэхээр энэ хоёрыг бол шууд илэрхий харах боломжтой гэсэн. Ямар байдгүй гэхээр нөгөө бидний нөгөө хавтгай нэг ийм тэгштгэл байгаа шүү дээ. За
CZ нэмэх нь D ч юм уу те. Ийм хэлбэрийн тэгштгэлийн хувьд болохоор яг уу гэхээр энэ нэг яг энэ хэлбэрийг зүгээр л нэг тогтмол тоогоор үржүүлээд нэг өөр нэг тэгштгэл гаргаа бичсэн. Ийм байвал за юу хулч өөрөөр хэлбэл за энэ урд нь нэг тогтмол нэг энэгээр нэг тогтмол юугаар ингээ К-гаар үржигдсэн ч юм уу те. Ингээ К-гаар үржигдсэн. Нэгдүгээр тэгштэглийг ерөөсөл нэг тоогоор үржингүүт нэг тоогоор К гэдэг тоогоор үржингүүт л яг үгээр хоёрдугаар тэгштгэл гараад ирдэг байх ёстой гэсэн. Харин гурав дахь тэгштгэл бол шал өөр одоо яа тий нэг ийм ч юм тий нэг энэ юунууд нь бол коэффициентууд нь бол бүгд өөр байх ёстой гэсэн. За тэгээд ийм байх юм бол энэ хоёрыг болохоор дээдлийн хоёр нь бол параллел ба identical болоод гурав дахь нь бол тэрийг огтлоод энэ огтлолт нь бол яг үгээр шулуун үснэ л гэсэн үг. За гурав дахь тохиолдол нь болохоор яг үгээр гурав дахь тохиолдол нь болохоор гуруула нэг хавтгай байна гэсэн үг. Гуруула ингээ нэг хавтгай. За ингээд нэгдүгээр хавтгай, хоёрдугаар хавтгай, гуравдугаар хавтгай гуруула адилхан. Тэгээ энэ нь болохоор яг үгээр same flange ч юм уу. За тэгээд бас юу гэж нэрлэдэг вэ гэхээр бас 3 параллел. За 3 параллел. Тэгээд бас identical гэж нэрлэдэг байгаа тий. За тэгээ энэний хэлбэр бол угсаа ойлгомжтой шүү дээ тий. За ганц эхний тэгштэглийг за нэг тэгштэглийг нэг янз бүрийн нэг тоогоо К-гаар үржээд дахиад одоо яа тийм нэг Т-гээр үржээд гараад ирсэн тийм хэлбэртэй л одоо тэгштгэл байна гэсэн үг шүү дээ. За тэгэхээр энэ хоёрыг тэгэхээр consistent байх юм бол consistent-ийг олж юм уу те consistent байдаг ба consistent гэдгийг баталгаа тэнгүүтээ бас юу яваад байна шүү дээ. Хэлбэрийг нь тодорхойл гэдэг дээ шүү дээ. Тэгвэл яг уу гэхээр эхний энэ 2 3-ыг бол шууд хараад бол таньчихна гэсэн. Тэгэхээр 2 3 биш байх юм бол угаасаа sheep гэж нэрлэж шүү дээ. За тэгэхээр consistent байх нь бол яг уу гэхээр одоо жишээлбэл за энэ бол угаасаа ойлгомжтой тийм бүгднийг нэг тоогоор бичээ үржүүлээд за нэг нь гараад ирж чинь тийм учраас ингэж нэрлэж чинь. За энэний хувьд болохоор яг уу гэхээр нөгөө юу биш тийм адилхан биш хоёрыг энэ хоёрын хувьд ч юм уу тийм системийн бодонгууд угаасаа нэг хөвсгчийн чөлөөлчөнгүүд яг уу гэхээр нэг тэгштгэл шулууны тэгштгэл гараад ирнэ гэсэн. Одоо жишээлбэл x y-гээс хамаарсан ч юм уу нэг тийм x y-гээс хамаарсан ч юм уу эсвэл x y-гээс хамаарсан нэг юм тэгштгэл гараад ирнэ гэсэн үг шүү дээ тийм x y-гээс хамаарсан нэг юм тэгштгэл. Тэгээ эн чинь бол x y гэсэн шулуун z нь бол нэг тогтмол z нь бол тэн дээр хувьсж байгаа дуурын утгуулж таарна шүү дээ тийм. За нэг иймэрхүү байдал. За энэний хувьд бол яг уу гэхээр хоёрыг нь аль нэг дуртай хоёроо бодоод дээдлийнх нь ч юм уу дээдлийн хоёрыг нь бодоод тэгээд нэг шулууны тэгштгэл гараад тэр шулууны тэгштгэлийг энд орлуулахаар үнэн байдаг ч юм уу тийм. Тэгээ шууд гараад ирнэ гэсэн үг. Илэрхийлээд олдчих гэсэн. За дараа нь inconsistent байх нь тийм. Inconsistent байх нь болохоор яг уу гэхээр бас 3 хэлбэртэй байна. За нэгтгэх нь болохоор за шууд хамгийн амархан байхаар нь шууд ийч. Гуруула параллел байх. Гэхдээ давхцахгүй тий. За би энэ яг нөгөө хажуу талаас нь харсан гэж үзье. За ингээд энэ чинь ингээд цаашаа ингээд үргэлжлээ явж байгаа тийм. Чи ингээд цаашаа за ингээд иймэрхүү ингээд цаашаа үргэлжлээ. Ингээд гуруула ингээд дээр ингээд давхар яатсан ингээд параллел огтлцохгүй тийм. Ийм хэлбэртэй байна гэдэг нь бол яг уу гэхээр ерөнхийдөө энэ нөгөө за AX нэмэх нь B Y нэмэх нь CD гэдэг юу Y C юу Z тэгээд D1. За тэгэнгүүт ерөөсөө яг уу гэхээр энэ бүгдийг нэг тоогоор үржүүлээ хуваагаад нөгөө энэ юу гэх юм бол арийнх нь сул гишүүд нь өөр болцдог тийм. Энэ тийм X-үүдийнх нь, Y-гүүдийнх нь өмнөх юмд нь бүгд адилхан. Тэгээ эдгээр нь бүгд адилхан. Гэхдээ арийнх нь энэ л өөр болчих юм бол энэ бол гуруула яг уу гэхээр параллел байна л гэсэн үг. Тэгээд энийг болохоор яг уу гэхээр юу гэж нэрлэх вэ гэхээр гуруула параллел. За гуруула параллел тэнгүүтээ non
identical гэдэг ингээд нэрлэж. Identical гэдэг ингээд нэрлэж гэсэн үг тийм. За таних бол хэлбэр бол амархан байна шүү дээ. Дараагийнх нь болохоор яах вэ гэхээр 2 дахь нь болохоор 2 нь параллел. 2 нь параллел. 3 дахь нь болохоор энийг ингээ огтлж орж ирсэн тийм. Ингэж. За нэг иймэрхүү. Тэгэх юм бол энэ хажуу талаас нь тийм яг хажуу талаас нь чанга хажуу талаас нь харсан гэж сэтгэж байгаа шүү. Энэ ингээ цаашаа ингээ үргэлжлэж байгаа. Энэ бас ингээ үргэлжлэж байгаа тийм. За ингээ зурчвал нэг иймэрхүү юм харагдаж шүү дээ. Энэ бас ингээ үргэлжлэж байгаа утгаа. За энэ ингээ тасархай. За энэ ч юм тийм нэг иймэрхүү байдалтай. Тэгэх юм бол энийг болохоор 2 нь параллел. 2 нь параллел. Тэгээд бас тэр 2 параллел нь болохоор яг non identical гэж заавал бичиж шүү дээ. За тэгээд 3 дахь нь бол өөр гэсэн нэг 3 очиж шүү дээ. За 3 дахь нь болохоор өөр хатга байгаа гэт. За энэ нэг жоохон өнгөөр нь ялгаж. Яга. За тэгээд мэдээж хэлбэр бол яах вэ гэхээр хэлбэр бол яг л энэ иймэрхүү за энийг тэгээд энэ тавьчих. За тэгэх юм бол эднэр нь л жоохон өөр болчихно гэсэн үг шүү дээ. За эдэн 1 2 3 ч юм уу те. За энэ маань шал өөр болчихно гэсэн үг те. Тэгээд энэ хоёрын хувьд болохоор өмнөх коэффициентууд эднэр нь тэнцүү мөртлөө арийнх нь болохоор тэнцүү биш болчихно гэсэн үг шүү дээ те. Санаа. За тэгээд ийм байдалтай байна гэсэн үг. Тэгэхээр inconsistent бол байхгүй бол 3 тохиолдол байгаа. 3 тохиолдлынх нь 2 нь бол шууд танихад амархан байхгүй юу? Эхний энэ 2 нь шууд харахад танихад амар энэ дөнгөж тэгштэглээ харж байгаа ийм байна гэдэг ингээд нэрлэлчин гэсэн үг. За тэгээд дараагийнх нь 3 дахь нь болохоор шууд яах вэ гэхээр за яг дээрээс нь харуул нэг иймэрхүү. За ингээд за одоо яаж зурх вэ гэхээр энэ ингээд за одоо нэг яг дээрээс нь харуул нэг иймэрхүү юу байна гэсэн үг те. Тэгээд ингээд нэг юм юу өснө гэсэн үг те. Нэг юм фризм өснө гэсэн үг. За ийм фризм өссөн. Нэг энэ ингээд юунууд нь болохоор шийдүүд нь болохоор за шийдүүд нь болохоор яг үхээр энэ огтлцол энэ огтлцол нэг юм юу байна гэсэн. 3-3-аараа өөрөөр хэлбэл одоо 2-2-оор нь нөгөө энд байгаа нэгдүгээр тэгштгэл те. Нэгдүгээр тэгштгэл, хоёрдугаар тэгштгэл, гуравдугаар тэгштгэл чичээд нэг ийм л тэгштгэл байгаа даа шүү дээ те. 2-2 нь бодохоор нэг тусдаа өөр шулуунууд гараад байна гэсэн үг. Энэ нэг одоо өөр нэг F1 X Y тэгж юм уу те. Энэ нэг F2 гэнгүүтээ X одоо бас Y нэг өөр те. Нэг өөр энэ хоёрын шал өөр тэгштэглүүд. Тэгээд юу дээдлийн хоёрыг нь юу эхний хоёрыг нь сүүлийн эхнийхтэй нэгтэй навангууд дахиад өөр шулууны тэгштгэл гараад ирнэ гэсэн үг шүү дээ. Энэ шулууны тэгштгэл ч юм уу, энэ одоо энэ шулууны тэгштгэл ч юм уу, энэ нэг юм шулууны тэгштгэл гарч ирнэ. Тэгэл энийг болохоор яг үгээр фризм гэж нэрлэдэг байгаа тийм. Фризм гэж тийм. Фризм үсгэнэ гэдэг. За ийм нэг 3 ийм нэг нийтдээ нэг 7 тохиолдол байгаа гэсэн үг. Энэ 7 тохиолдлыг таниал unique solutionтай бол ойлгомжтой. Determinant нь тгээс ялгаатай байх хэрэгтэй. За тэгээд determinant нь тэгтээ тэнцвүүлчих юм бол 6 шиг тохиолдол. За inconsistent гэсэн юм 3 тохиолдол. Тэгээд эдгээрээ ялгаал хараал таньна гэсэн.